За өнөөдрийн хичээлээр та бүхэнд дроны зургийг ArcGIS Pro програм хангамж ашиглан хэрхэн боловсруулах тухай товч тодорхой тайлбарлая. За хамгийн түрүүнд бол ArcGIS Pro програм хангамжаа нэ. За програм хангамжаа өөрийнхөө эрхээр нээж орно. За нээж орсны дараагаар яг энэ дэлгэцэнд харагдаж байгаа ArcGIS Pro интерфейс бол үүсэж байгаа. За энэ интерфейсийн яг new project хэсгийн маань доор байрлаж байгаа map нэртэй icon-ыг цөмөрөө сонгоно. За map нэртэй icon-ыг сонгоход биднэрт new project гэсэн харилцах цонх гарч ирж байгаа, үүсэж байгаа. За энэ new project хэсэгтэр юг тэгээ нэр хэсэгт нь юг өгөх ёстой вэ гэвэл нэр хэсэгт нь яг тухайн төсөлтэй холбоотой, тухайн ажилтай холбоотой яг товч тодорхой нэрээ бичиж өгнө. За энэ дээр би жишээ авч байгаа учраас энэ дээр тест T үсгийн томоор тест доогуур зураас drone доогуур зураас processing гэд прожектынхаа нэрийг бичээд өчөж байгаа. За энэ прожектынхаа нэрийг бичихдээ анхаарах зүйл нь бол үг хоорондоо зайгүй. За эсвэл зай авах гэж байгаа бол үг хоорондоо доогуур зураасыг аваад прожектынхаа нэрийг өгнө. За энэ прожектыг өөр нэг компьютер дээр нээхэд эвдрэл үүсэхгүй байх алдаанаас нь бол сэргийлж байгаа. За location хэсгээр болохоор програм автоматар шууд C гэсэн замыг зааж өгдөг. Дефолтоор. Тэгэхээр C-гээ бид нар дүүрэхгүй тулд за C дүүрчээр бидний боловсруулалтын ажил жоохон удах гэдэг. Тийм учраас энэ location дээрээ өөрийнхөө хардыг local hard за эсвэл өөрийнхөө хардыг сонгочж болно гэсэн үг. Тэгээ боловсруулалт хийх локейшнээ зааж өгөхдөө local энэ жишээн дээр би өөрийнхөө компьютерийнхаа local D дискийг сонгож өгнө. За local disk D-гээ сонгоод за энэ дээрээ ажлынхаа боловсруулалтыг хийх хамгийн гадна талын хамгийн том фолдерыг үүсгэж өгнө гэсэн үг. За би new item руугаа ороод folder. За new folder дээрээ за drone data processing. За өнөөдрийн сарыг тавьчих. 2025 11 10. За ингээд энэ drone data processing 2025 11 10 нэртэй хамгийн гадна талын буюу хамгийн том фолдроо үүсгэж байгаа. За тэгээд энэ фолдроо үүсгээд замаа заагаад өгнө гэсэн үг. За окей сонголтыг хийнэ. За ингээд окей сонголтыг хийлээ. За тэгэхээр new project-ийг би дахин тайлбарлахад за нэр гэсэн хэсэгт өөрийнхөө дроны зургийн боловсруулалттай холбоотой товч тодорхой ойлгомжтой нэрийг хоорондоо зайгүйгээр эсвэл зай авах гэж байгаа бол доогуур зураасыг ашиглаад оновчтой нэрээ бичээд өгнө. За location хэсэгтээ C-гээ дүүрэхгүй буюу боловсруулалтаа удаашруулахгүй зорилготойгоор өөрийнхөө local D дээр боловсруулалтын бүх файлууд хадгалагдах хамгийн гадна талынхаа фолдрыг үүсгэж өгөөд за тэгээд хамгийн сүүлд нь окей товчлуураа дарнаа. За ингэнгүүт тест drone processing нэртэй энэ ажлыг хийж гүйцэтгэх project маань үүсэж байгаамаа. За ингээд project үүссний дараагаар бид нар дроноос авсан зурагтай ажиллах учраас яг энэ үндсэн төснүүдээс ImageRids-ийг ашиглана. За энэ ImageRids дотор байгаа New Workspace сонголтоос New Workspace-ийг сонгоно. За New Workspace-ээ сонгоод за энэ дээр цөмөрөө тохиргоонуудыг хийж өгнө. За яагаад New Workspace-ийг сонгож байгаа вэ гэхээр бид нар ажил хийх буюу дроны зургийг боловсруулах бид нар ажлынхаа орон зай буюу ажлынхаа талбарыг бид нар энд бэлдэж өгч байгаа. Тэгээд занаас танан судлалын өгөгдөл дататай бид нар ажиллаж байгаа учраас энэ маань ImageRids гэсэн цэсэнд бол агуулгадж байгаа.
За ингээд workspace configuration-ыг хийхэд за name гэсэн хэсэг гарч ирж байна. За энэ дээрээ мөн нэрээ өгнө. За энэ дээр drone processing. За доогуур зураас test гэд нэрийг өгчээ. За workspace type дээрээ болохоор auto mapping, за эсвэл reality mapping гэсэн хоёр сонголт байгаа. За энэ жишээн дээр бол бид нэр auto зураглал үүсгэж байгаа учраас auto mapping гэдэг сонголтыг нь хийж. За тэгээ description хэсэгт болохоор яг энэ зураглалтай холбоотой нэмэлт тайлбаруудыг энд description хэсэгт бичээд өгч болно. За энэ тест учраас би description хэсгийг орхио авчи. За sensor data type хэсгээр болохоор бид нар сонголтуудтай дроны зураг боловсруулах юм уу, сансрын зураг боловсруулах юм уу, за aerial digital зураг боловсруулах юм уу, за aerial scanner зураг боловсруулах юм уу гэд нэгсэндээ сенсорынхоо өгөгдлийн турлыг энд сонгож байгаа. За энэ кейс дээр бол цөмөрөө дроны зураг боловсруулж байгаа учраас drone гэсэн сонголтыг хийж байгаа. За base map дээр бол за топо зургийнхаа боловсруулалтыг topographic гэдэг сонголтыг хийгээ явчихж байна. За parallel processing factor дээрээ болохоор зэрэгцүүлж одоо тэ боловсруулалт хийх факторийн хувийг энд оруулж байгаа. За default бол 50% байна. За би өөрийнхөө жишээн дээр бол 90% гэсэн сонголтыг хийе. За ингээд next. За дараагийнх нь харилцаа цонхон дээр болохоор бид нөгөө дроныхон зургийг оруулж ирнэ гэсэн үг. За sensor type дээр болохоор generic сонголтыг хിവэр нь үлдээд за тэгээ зургаа оруулж ирэхдээ add сонголтыг хийнэ. За тэгэхээр бид хээрийн хэмжилтийн багаас хүлээж авсан урьдчилан боловсруулалт хийгдсэн байгаа бэлтжигсэн датагаа бид оруулж ирнэ. За миний дата болохоор AA доогуур зураас Java бата дотор байгаа. За энэ сонголтоо хийгээд next. За next. За энэ next гэсэн сонголтыг хийнэ. За тэгэхээр image collection нэртэй дараагийн харилцах цонх руугаа шилжиж байгаа. За энэ чинь sensor type дээр generic гэдэг сонголтыг хിവэр нь үлдээн. За тэгээд энэ талбар дээр болохоор цөмөрөө хээрийн багийнхнаас хүлээж авсан дроны зургуудаа дуудаж оруулж ирнэ гэсэн үг. За дроны зургуудаа дуудаж оруулж ирэхдээ add сонголтыг хийнэ. За би дроны зургуудаа local D дотроо AA Java бата дотор хадгалсан байгаа. За чинээс images гээд зураг энэ дээр анхаарах зүйл болохоор зураг нэг бүрийг бол дуудахгүй, зураг байгаа хамгийн гадна талынхаа хавцыг л сонгоход энэ дотор байгаа бүх зурагнууд маань ороод ирнэ гэсэн үг. За ингэнгүүт зургаад хамгийн гадна талынхаа хавцыг сонгоход бүх зурагнууд маань ороод ирлээ. Нийт хэдэн зураг орж ирсэн гэхээр түрүүн харсан 18 ширхэг зураг маань ороод ирж байна. За тэгээд энэчнээс geolocation хэсэгт болохоор зургуудтай буюу хээрийн багаас хүлээж авч байгаа EXIF файл маань өөрөө дагалдаад ороод ирдэг. За тэгээд workspace special reference хэсэгт болохоор за VGS 1984 ETM zone. За энэ маань өөрийнхөө яг боловсруулалт хийж байгаа газар нутгаас шалтгаалаад өөр байгаа. За тэгээд мөн геоидийн загвар маань ороод ирж байгаа. За тэгээ хэрэглэсэн энд камерын мэдээлэл маань ороод ирж байна. За тэгээд цааш нь үргэлжлүүлье. За дараагийн сонголт болохоор data options гэсэн сонголт байгаа. За энэчнээс болохоор бид elevation source дээрээ average elevation from image metadata буюу image metadata-гийнхаа дундаж өндөрчлөлтийг энд сонгоно. За ингээд finish гэсэн сонголтыг хийхэд за map хэсэгт маань боловсруулах гэж байгаа дроноос авсан зургуудын маань footprint-ууд маань орж ирнэ. За ингээд зургууд маань дроны зургууд маань ороод ирлээ. Газрын зураг дээр, топо зураг дээр, суурь зурган дээр ороод ирлээ. За энд бол
2 замнал, 1 талтай, нийт 18 ширхэг зураг бол боловсруулах юм байна. За доор нь болохоор лог файлууд маань доор үсээд явчихж байгаа. За энэ удаагийн хичээлээр ArcGIS Pro програм ашиглан дроны зураг боловсруулах, ажлын талбараа цөмөрөө үүсгэж сурлаа. За тэгээд ажлын талбар буюу workspace дээрээ дроноор авсан агаарын зургуудаа оруулж сурлаа.